Гишүүдийнхээ өнөөдрийн амгалан гэр би нэг 4 зүйлдээ л асуулт асуух гэдэг. Тэгэхээр энэ удаагийн их хурлын тухай хуулийн өөрчлөлтөн дээр одоо хуралдаа итгэхгүй оролцдог гишүүдийг үг хэлэх эрхийг хэд хоногор одоо ингээд хаснаа гэж. Энэ хизээж байж болохгүй зүйл байхгүй юу? Их хурлын гишүүд чинь иргэний төлөөлөл байгаа байхгүй юу? Тухайн одоо Сахилга Батгүй гишүүнийг хувийнх нь хувьд бол хариуцлага тооцож болох л бах л та. Гэхдээ миний ард байгаа хөвсгөлийн эрдэнтийн булганы иргэдийн одоо энэ төлөөллөө хэрэгжүүлэх эрхийг хасч болохгүй байхгүй юу? Энэ асар том бүдүүлэг алдаа болно шүү. Иргэн бат надлаа уцтаад энэ үг хэлгэхэд тэрийг хасч болохгүй байхгүй юу? Тэр хувийн гаргасан алдаа хувинээрээ л явах ёстой. Тэр цалингийн байна уу яан тэгж энийг олон жил ярьсан бямцогтгч өөрөө мэдж байгаа байлгүй дээ. Бид одоо зөндөө яриад тэгэл лүндээ ахалж ирсэн үе санагдаж байна. Одоо иргэдэн мэдээлэхээс өөр аргагүй юм байна гэж өнгөрцгөөсөн шүү дээ. Яагаад энийг ингэ дахин өөрчлөж байгаа. Тэгээ иргэдэн мэдээлдэг болъё гэсэн шүү дээ. Тэгэл иргэдэн хариуцлага ярьдаг бол гээд. Хоёрдугаарт энэ их хурлын дарга гэдэг хүн энэ хуулийг хилцэхүүгүй юу гэдгийг бас шийддэг гэж болохгүй. Зөвхөн хурал зохион байгуулагч байхгүй. Зөвлөлийн хурлыг ингэ шийдэж болохгүй. Тийм учраас хуучин байнгын хороо шийддэг байсан. Энэ хуулийг хилцэхүүгүй юу гэдгийг. Тийм учраас энэ агуулганд нь буцааж оруулах хэрэгтэй. Зандан шатар энэ өөрчлөлтийг байхгүй болгосон. Тийм учраас одоо жишээлбэл ховдын тойргийн гишүүн, хөвсгөлийн тойргийн гишүүний хуулийг хилцэхүүгүй юу гэдгийг шийдэж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг одоо шийдээч гэж. За өөр нэг асуудал бол зандан шатрын засгийн газартай холбоотой асуудал. Дэмжихийг дэмжихгүй гэж хураахуугүй гэдэг асуудал. Тухайн үед яасан гэхээр үндсэн хууль дээр байгаа заалтаар хураагаагүй гэдэг байхгүй. Үндсэн хууль дээр байгаа заалтаар хураа гэж их хурлын тухай хууль, дэгийн тухай хууль дээр байхгүй байгаа байхгүй юу? Гэхдээ дэгийн тухай хууль дээр байхгүй юмэр хүн яаж санал хураах байсан юм? Тэгэд энэ үндсэн хуулийн 27-гийн 1 дээр чуулганы хэлбэрээр шийднэ гэсэн байгаа. Чуулганы хэлбэрээр гэдэг чинь бол эн чинь үндсэн хуулийн заалт шүү. 27-гийн 1 дээр чуулганы хэлбэрээр шийднэ гэж. Чуулганы хэлбэрээр гэдэг чинь байнгын хороо хийлцээд нэгдсэн хуралдаанаар шийднэ гэсэн үг байхгүй юу? Одоо та нар заримдаа ингээд байнгын хороогоор ярьсан асуудлыг гаргасан саналыг өөр хэлбэрээр нэгдсэн хуралдаан дээр санал хурааж болох юм шиг яриад байгаа. Энэ бол цэвэр үндсэн хуулийн зөрчил болно шүү. Яг гэвэл үндсэн хуулийн 27-гийн 1 дээр чуулганы хэлбэрээр шийдэ гэсэн байна. Тэгээ бид нар 30-аад жил ингэж явж ирчээд бид нар тухайн үед яасан? Байнгын хорон дээр яг л тэр нөгөө огцруулах хэсгээр санал хураасан шүү дээ. Огцруулах нь дэмжээгүй. Огцруулахыг дэмжээ гэдэг санал хураалтыг огцруулахаар л хураасан шүү дээ. Огцруулахаар бүх юм явсан байхгүй юу? Цэцгэж одоо нэг юм бодлантай юм гарч ирэнгүүтээ төрийн эргэлт хийгээ аячихсан. Тэгэхээр энэ 30-аад жил явсан энэ юм одоо ингэ бид нар яах гэж байна вэ? Дэмжээгүү дэмжээ гэж. Энэ асуудлыг яаж шийдэв гэж. Яагаад гэвэл үндсэн хуулийн 28.2 дээр байнгын хорооны эрх үүргийг хуулиар тогтооно гэсэн үндсэн хуулийн заалт яриад шүү бэ. Тэгээд их хурлын тухай хуулийн 22-ын 3 дээр байнгын хорооны эрхийг зааж өгсөн. 22-ын 3-ын 7-д их хурлаас томилогдсон албан тушаалыг огцруулах, чөлөөлөх асуудлыг байнгын хороо шийднэ гэд санал дүгнэлт гаргана гэж заахад өгсөн. Тэгээд дэгийн хуулийнхаа 101-ийн 3 дээр энэ асуудлыг хилцэж шийдвэрлэнэ гэж заахад өгсөн. Тэгэхээр энэ асуудлуудыг яаж цэгцлэх гэж байна вэ гэдэг. За улсын хурлын дарга сангийн бямцагт хариулна. За улсын хурлын гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлах энэ болохгүй гэж байна. Энэ угаасаа та бас мэдж байгаа олон жил улсын хурлын дэгийн тухай хуулинд, их хурлын тухай хуулинд байдаг. Ёс зүйн зөрчил гаргасан хуралдааны дэг зөрчсөн болвол 3 хүртэл хоногоор үг хэлэх санал гаргах эрхийг хязгаарлах гэсэн заалт одоо байгаа. Одоо байгаа заалтыг илүү одоо хариуцлагажуулж 30 хүртэл хоногоор болгож байгаа. Ёс зүйн дэд хороо үүнийг 30 хоног байх уу, 3 хоног байх уу, 10 хоног байх уу гэдгийг ёс зүйн дэд хороо хуралдаж шийдэхээр оруулж байгаа. Ерөнхийлөгчийн санаачсан хуулинд чуулганы хуралдааны 30-аас доошгүй хувьд суугаагүй болвол эгүүлэн татах асуудал хөндөгдсөн. Тэгвэл бид нэр тийм үү
байнгын хорооны хуралдаан, чуулганы хуралдааныхаа 50-аас доошгүй бүдэн суухгүй болвол энэ гишүүдийг яах вэ? Хуралдаанд ирж ирсэндээ орчиж санал хураалтанд оролцохгүй яваад байвал яах вэ? Бусдыг гүтгээд гутаагаад доромжлоод байвал яах вэ? Гэдэг заалтууд дээр ёс зүйн дэд хороо сарга хэмжээ авдаг байя. Улсын их хурлын гишүүд нь өөрсдөө хариуцлагатай байя. Ард түмнийг төлөөлнө. Би өөртөө үнэхээр одоо таныг төлөөлөө, та бүгдийг төлөөлөөд үнэхээр сайн ажиллана гэж ирчээд хуралдаа суудаггүй. Санал хураалтанд оролцдоггүй, ажиллаа хийдэггүй. Ийм байгаад байвал төлөөлөх бүрэн эрх нь хангагдахгүй байна. Тэгэхээр төлөөлөх бүрэн эрхийг хангаач гэж шаардаж хангуулахын тулд энэ одоо заалтуудыг хуучин байсан заалтыг илүү хариуцлагажуулж байгаа гэдгийг хэлье. За улсын их хурлын дарга энэ хэлцэх асуудлыг шийддэггүй. Урд нь бол яг өргөн барих байгаа хуулийн дээр бол хугацаа байдаггүй ингээд хэдэн сараар жилээр одоо өргөн баригдахгүй байсан асуудал байсан юм байна лээ. Одоо энэ хуулийн дээр сарын дотор гишүүдийн санаалсан хуулийг хүлээж авах ёстой гэж оруулж байгаа. Улсын их хурлын даргын дэрэгдэх зөвлөл асуудлыг шийдэхээр орж байгаа. Даргын дэрэгдэх зөвлөл. Байнгын хороод нь саналаа оруулж ирээд тэрийг даргын зөвлөл дээр ярьж шийдэхээр ийм одоо орж байгаа. Засгийн газрыг огцруулах дэмжих дэмжихгүй гэдэг дээр дэмжээгүй саналыг дэмжээ гэсэн томьёолоор санал хураахыг болиулж байгаа. Энэ бол гишүүдийг төөрөгдүүлдэг олон саналууд байнгын хороон дээр унчаад чуулган дээр босдог ийм одоо үндсэндээ бол хууль хулгайлдаг ийм зохицуултыг болио гэж. Үндсэн хуулинд нийцээгүй бол үндсэн хуулинд нийцсэн саналаар хураах хэрэгтэй. Засгийн газрыг засгийн газрыг огцруулах асуудал маань үндсэн хуулинд засгийн газрыг огцруулахыг дэмжиж гэсэн томьёолоор санал хураах ёстой шүү гэж бичсэн байсан. Энэ томьёолоор санал хураагаагүй дэмжээгүй саналыг дэмжиж гэж тийм үү төөрөгдүүлсэн саналын томьёолоор санал хураасан учраас энэ асуудал дээр үндсэн хуулийн цэц улсын их хурл хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан. Энэ бол хоорондоос ялгаатай. Тийм болохоор цаашдаа ийм үндсэн хуулинд бүх хууль нийцэж явах ёстой. Үндсэн хуулинд нийцээг бол үндсэн хуулиндаа нийцүүлэх ажлыг улсын их хурл хийх ёстой. Энэ дээр бас нэг жоохон тийм хууль хоорондын хуулийн бас цоорхоо гишүүн нэмж тодруулъя. Тийм учраас харин тэр нөгөө нэг дэмжихүүг дэмжиг ч юм уу аль эсвэл үндсэн хуулийн заалтын дагуу хураа гэж дэгийн хууль үндсэн хуулийн тэр заалтаар чинь зохицуулсан юм дэгийн хууль их хурлын хуулинд байхгүйсэн байхгүй юу? Өөрөө тэрийг хүлээн зөвшөөрж байгаа сайн. Энэ тэр даргын дэрэгт зөвлөхээр чинь дарга болчиход байгаа байхгүй юу? Миний хэлээд байгаа юм бол байнгын хорон шийддэг байх хэрэгтэй маа. Ер нь бус орны парламент тийм бил. Энэ хуулийг хилцгүй юу гэдгийг байнгын хорон их хурлын бүтцэн шийддэг байх хэрэгтэй юм бил. Тэрийг хараад гэж. За энэ халдшгүй байдлын асуудал байна. Өнөөдөр ингээд их хурлын гишүүн халдшгүй гэж байна. Миний 1 минутыг үргэлжлүүлээд явуулчаарай. Халдшгүй гэж байна гэтэл Нэмээд өгч. халдчихаар ямар ч зохицуулт байхгүй юм бэл. Одоо зарим гишүүнд ийм халдсан юмнууд гарсан. Гэхдээ гэтэл яг ингээд бусад хуулийн дээр эрүүгийн хуулийн дээр ч юм уу юун дээр халдчихаар яаж байна? Ямар ч заалт байхгүй. Машин нэгдсэн тохиолдол гарсан. Ямар ч заалт байхгүй. Халдшгүй л гэдэг. Тэгэхээр энэ асуудлуудыг ер нь нэг мөр ингээд шидэд явах талаас нь яаж харсан юм бэ? Халдшгүй байдлыг зохицуулах чиглэл дээр нь ер нь яасан юм? Одоо юу ч байхгүй юм билээ шүү. Ямар ч үйл. Одоо жишээлбэл саяхан гээл тэгэхэд нэг гишүүнд гар хүрсэн асуудал гарахад бол зүгээр л одоо нөгөө яг энгийн байдлаар иргэний байдлаар тэр нь явж байгаа нөгөө төрийн өндөр албан тушаалтанд гар хүрсэн гэдэг юм ерөөсөй байхгүй юм бил. Яг тэгвэл төрийн өндөр албан тушаалтан бол эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүн. Тэр иргэдийг төлөөж тэр тэмцлийг хийх ёстой хүн. Зүгээр яг зарим нэг нь одоо энэ нэг халдшгүй байдлыг авчаад янз бүрийн юмд холбогдоод идэг л асуудал байгаа болохоос биш. Уг нь энэ халдшгүй байдал дор ард түмнийхээ төлөө тэмцэл хийгсэн юм л заалт шүү дээ. Гэтэл одоо яаж гинэ вэ? Чөлөөтэй эргэн хэрэг үүсгэж байна. Эргэн хэрэг үүсэх асуудал чинь манад одоо ингээд гүйцэтгэхэд ноцлогчийн дараа биш зүгээр л мэдээлэлээр үүсгдэг. Хин дээр ч үүсгэж болдог. Нэг одоо хэвлэл дээр юм биччихвэл тэрнгээр үүсгэж болох жишээ. Тэр иймэрхүү одоо халдшгүй байдлын асуудлуудыг ер нь яаж үзэж байгаа юм бэ? Яаж зохицуулсан юм бэ? За, Бямцгтар хариулъя. За халдшгүй байдлыг та бол ингээд үндсэндээ бол одоо байгаа хууль чинь их сул байна гэдэг. Манай пүрүүдэрж дарга болохоор одоо байгаа хууль чинь хитрхи хатаа болсон, их хурлын гишүүд хизээч тийм үү бүрэн ирэхэд хөтгөлж боломжгүй болсон гэж ярьдаг. Энэ асуудлыг бид нэлээсээ судлах хэрэгтэй юм байна. Энэ үүднээс ерөнхийлөгчийн санаалсан гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой халдшгүй байдалтай холбоотой хууль. За дээрэс нь одоо улсын их хурлын гишүүн Батбаатар нарын санаачилсан гишүүдийн эгүүлэн татахтай холбоотой Нарантуй Наара нарын гишүүн санаачилсан хуулиуд эдгээрийг хэлц хэсгийг шийдэж ягаад нэгдсэн байдлаар ажлын хэсэг байгуулад тэр ажлын хэсэг дээр одоо илүү сайн ярьж оруулах хэрэгтэй гэж харж байгаа.
ялангуяа одоо манай даваасран гишүүн бол халдшгүй байдлын дэд хорооны дарга энэ гишүүдийн бүрийн халдшгүй байдалтай холбоотой асуудлаар бид онцгой анхаарах ёстой. Онцгой. Тийм болохоор энийг бол нэлээд нухацтай авч үзье гэж удаад энэ удаагийн хуулийн дээр бол хөндөөгүй байгаа. Энэ саяны одоо хууль санаагчлалыг санаачилсан хуулиудыг хилцэхин шийдээд ажлын хэсэг байгуулад энэ дээрээ бол нэгдсэн журмаар нэлээд